Заасан байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ковид тархан тас газрын Яагсын хамгааллын захиргааны аяж үйлчлэл орчин үеийн хариуцсан мэргэжилтийн төхөөрөмж гэж юм байна. Хамгааллын захиргаа маань орчин үеийн 5 сумын 7 төгөөлөлтийн сурагчтай хамтарч ажилладаг. 7 төгөөлөлтийн сурагчдаараа дамжуулан орчны үеийн ард иргэд малчин өрх тархан газрын мэдээлэл, байгаль орчны мэдээллийг хүргэх, цаашлаад хэвлэл мэдээлэлээр дамжуулан ковид тархан тасыг сурчлах үйл ажиллагааг тогтмол явуулж байна. За намайг буян шиг хөхтэй анх хоёр гэдэг. За тус хамгаалтын захиргаанд байгаль хамгаалагч улсын байцаагчаар 22 төсөлтэй ажиллаж байна. За манай хамгаалтын захиргаа нь 4.6 сая газар хамгаалдаг. Нэг байгаль хамгаалагч 200 мянган газар хамгаалдаг байгаа. За өөрөө хариуцсан төв дэвсгэртэй хяналт шалгалтын ажил болон мониторингийн ажлыг одоо сард нэг удаагийн давтамжтайгаар байнга хийдэг. За тус хамгаалтын захиргаанд нь энэ овор антан болох гай мадалаа, ирвэс, хар сүлт, булан, янгэр, аргал их эдгээр зүйлийн амттыг хамгаалж байна. За мөн одоо манай хамгаалтын захиргааны нэг байгаль хамгаалагч хариуцж байгаа маань говь зүйлийн одоо маш хэмжээ хөрстэй газар байна. Хоёр тархан тас газар маань өөрийн гэсэн онцлогтой говь цөлийн эмзэг экосистемтэй бүс нутаг. Энэ бүс нутагт маань бол одоо том цавууд, баян бүрдүүд, уул толгод тэгээд одоо элсэн манхан, хавар зүйлийн ургамал, амтан одоо жижиг зургаа буюу говийн гахч зургаа амтны одоо дөрөв нь одоо манай бүс нутагт байдгаараа бас их давуу тал болж төсөлгөлтүүд болон судлаач нартай хамтарч ажиллахад төсөж газар болдог. За Монгол экологийн төвөөс зохион байгуулагдаж байгаа хуралдаад оролцох голчлогын маань бусад хамгаалтын захиргаатаас мэдээлэл солилцох, туршлага суралцах зорилгоор хуралдаад оролцох гэж байна.